Халуулаа эзний өдрийн мэнд. За тэгээд хэдүүлээ Яаков номноос явж байгаа те. Одоо Яаков номын нэмэр эхэлсэн ч одоо үргэлжлүүлээ явчих гэж бодлоо. Тэгээд ер нь ямар нэгэн медаль авч үзчихээ бо манай эдээс. Медаль. Авсан уу? За медаль авахаар ямар байдаг вэ? Гоё өстэй. Юу гоё лээ. Яг нөгөө зорсон юм аа тэмцээндээ ороод тэгээ медаль авах чинь өөр гоё гэдэг те. Би миний нэг медаль авсан түүх байдیں۔ Тэгээ тэр нь болохоор нэлийн асуудалтай түүх байхгүй. Асуудалтай ч явах нэг сонирхолтой нэг юм процесстэй. Тэрний үг бол би ерөн хүүхэд байхаас ахвалаад ийм алдар спорт клубт нэг жудогийн секцэнд явдаг гэсэн. Барилдаг гэсэн. Тэгээ тэгэд явж байгаад нэг тэмцээнд орох болохгүй да. Тэгээ тэмцээнд орох болох чинь 56 кг тэмцээнд орох болж байгаа. Яг үндсэн миний чинь өөрөө 61 хил байсан тухай үед. Тэгээд 56 л гэхээр 5 хил хасгалж байгаад 2 ер нь хасахгүй явж байгаад яг өмнөх тэмцээнд нөгөө жин зогсдоо шүү дээ. Тэрний яг өмнөхөө өдөр нь хилээ хасгаар жингээ хасгал болж байгаа. Тэгэл хамаг хувцаа давхарж юмсаал ингээл гүүгээл бүтэн өдөр гүүгээл юу ч идэхгүй байгаа бүр уус жаган дээр хөрөхгүй. Яг нэг өдөр л ингээл амар шахуу бэлтгэлтэй явал. Тэгэл хүрээд ирсэн чинь яг тэмцээн жинхийн өмнө очил жиндээ зогссон чинь 2 хил 58 хилтэй байжсэн. Тэгэл манай багш ахаад надад баахан бүх хувцаа давхруулж юмсгээл тэгээ нөгөө нэг бүхүүргэнд болжсэн. Бүхүүргөний яг 91 ингээл тойролж гүйлгээлээ. Бүхэлдээ 2 цаг. Яг 2 цаг гүйлгээл ингээл тайлал ингээл хурцгээ ингээл бушгсаж игүүн яг ингээл ус ингээ нэг усан тийг дүрээ гаргаад ирсэн юм шиг ингээл базангуул шууд ус тоочоо гоцчих. Тэгээд жин дээр зогсон чи яг 56 хил болоод тухайн тэмцээндээ ороод тэгээд тэр тэмцээнд ороод гол зорилго нь юу вэ? Нилийн хүч зориулт гаргаж орсон болохоор ямар нэг юм медаль авмаар шүү дээ. Тэгээд зовж эцэст нэг хүрэл медаль авсан байхгүй. Тэгээд тэр миний амьдралдаа авсан хамгийн амттай медаль гэх юм бол ер нь тэр медаль. Яагаад гэвэл би боломжгүй гэж бодож исэн зүйлийг тэр миний өөрөө тэр нэг өдрийн 2 өдрийн хичээл зүтгэлтэй би болгож чадсан байхгүй. Тэгээд би тэр үед айгүй их урамшаад ерөнхийдөө энэ за ерөн бол ер нь ингээд медаль бол аваад иж болох юм байна гэдэг юм мэдрэмж тухайн хүүхдтэй өсвөр үеийн хүүхд өөртөө авчих. За энэ медалийн тухай яриангаа өөр юу вэ гэвэл хэдүүлээ буцаад энэ Яаков ном руу очиад нэг уншаадах. Яаков номын 1-р бүлгийн 9-р ишлээс 18-р ишлэгийг дуустал уншина. За би энэ чинь дуудаад үгүй те. Осноо. За харин игэл дор датуунаар нь өргөмжлөлдөө баян хүн дордохуудаа сайрхыг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрн нар айгам халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж гой сайхан байдал нь устдаг аа. Үүний адил баян хүн ч замдаа тийхүү үрэгдэх болно. Сорилтыг дэсвэрлэдэг хүн ёроолтой. Учир нь тэр шалгуулч хаад өөрийг нь хайрлагстад эзний амлсан амийн тэтмийг хүлээн ав. Хинч уруу татагдахдаа бурхан намайг уруу татаж байна гэж бүү яриг. Учир нь бурхан муухайд уруу татдаггүй бас өөрөө хэнийг ч уруу татдаггүй. Харин тачаалдаа автаж татагдахдаа хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь нүр тогтоо нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг ачаагч. Хайр дахтуунаар минь бүү мэхлэгдэх түн. Альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлч үгүй, өөрчлөгдөх сүудэрч үгүй. Тэр хүслээрээ биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимс болох юм аа гэж ингэж нэг Яаков хэлсэн байна. Энэ яг итгэлийн амьдралын тухай, итгэлийн амьдрал буюу Христ итгэлд амьдрал донд тулгарч болох олон асуудлуудын зарим асуудлыг угаасаа ингэж хөндөөл одоо эхнээсээ ингэж Яаков загтлаараа дамжуулаад хөндөд яв. Бид нар Яаков номын дээрийнх номлол дээр ярьж байна те. Тархаа бутархаа еврейчүүдэд зориулж бүтээсэн гэж те. Тархаа бутаа еврейчүүдэд зориулаад тухайн хүмүүсийн нөхцөл байдал байгаа асуудлуудыг хөндөж тэгээд асуудлуудын зэгцлэхийн тулд ер нь бичигдэж байгаа гэсэн үг. Яаков ном. Өнгөрсөн Яаков 1-ээс 9-р 8-р ишлэлээр бид нар ярьсан шүү дээ те. Сорилтанд дэсвэрлэдэг хүний тухай те нөгөө долоо буудсан чонны тухай те гараад ирэх юм бол бидний хэрхэн ийм зөв эзний дотор итгэлээсээ урахгүй холдохгүй
шарвахгүй тийм хүн болох тухай ирсэн бол одоо бид нэр цаашлуулаад юуны тухай ярих ч нээгөө бол сорилтыг дэвшүүлдэг хүний тухай ярих гэж. Тэр хүн бол ерөөлтөө гэж хэлсэн. Энэ нэг нөхцөл байдал донд явагдаж. Мэдээж хэрвээ энэ 9-р ишлээс харах юм бол нэг онцгой зүйлүүдийг дурдж эхэлж байгаа те. Баян ба ядуу гэдэг ийм нэг хоёр харьцуулалтын тухай гарч ирж байгаа. Энэхүү харьцуулалт нь нэг талаараа тухайн үеийн израильчуудад байсан асуудал юм шиг байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед анхны чуулганы буюу 40-40-40-оос манай эртний 40-оос 50 оны тухай үйл явдал гарч байгаа шүү дээ энд. Тэнгүүд тэдгээр тухайн үеийн хүмүүс синагогт израильчууд очиод цугладаг, баян ядуугаараа ялгардаг, эсвэл бол эзэн боолоороо ялгардаг тийм нийгмийн тухай яригдчих. Тэгэд энд харах юм бол ингэж харин Игэлдорд ах トゥ н те им дүүн өргөмжлөгднө гэж. Харин баячууд нь дортгуудаа сайрхах гэж. Дордож ингэж буураа болохтой өөрийгөө ингэ сайрах ингэ ёстой гэдэг ийм тухай ярьж. Тэнгүүдэд цаашаа нэг харьцуулалт авч байгаа те. Учин хар өвс ногоо энэ цэцэг эдгээр бүгд ийм гоё байгаа шиг өнгөрөн одно бүгд гандан оноо те. Өөрөөр хэлэх юм бол ердөөсөө энэ гоё сайхан байдал гэдэг бол мөнхийн зүйл биш буюу энэ ямар нэгэн гадаа төрөгч гэсэн мөнхийнх биш те. Ялангуяа эмэгтэй хүмүүстээр бид нар ярьдээ гоо үзэсгэлэн бол төр цогрох биш те. Үргэлжилдэггүй. Харин дотоод гоо үзэсгэлэн бол ингээл залгаал ийм нэг өгөө зөндөө явждаг те. Яагаад гэвэл угаасаа мөнхийн зүйл гэж энэ дэлхий дээр байхгүй. Өнөөдөр хамгийн эрэлттэй байгаа тренд болж байгаа хувцас 2 жилийн дараа 3 жилийн дараа нөгөөх нь энгийн зүйл болж хувирдаг. Тэгээд 20 жилийн дараа нөгөөх нь үгүй болдог тийм ээ. Ялгаагүй одоо гарч ирж байгаа мэдлэг те хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэрэгжил яадгүй 20 жилийн дараа байхгүй болох жишээтэй те. Өөр энэ мэрэгжил байхгүй болсон байх жишээтэй. Тэгэхээр дэлхий дээр үл мөнхийн юм гэж бол байхгүй тухай ярьж байгаа. Энэ мөнхийн юм гэдэг байхгүй гэдгийг ойлгочвол яах вэ гэвэл нөгөө баян дотроо юм сайрхаад байгаа өнгөрөөд байгаа хүмүүс нь энийг ойлгох ёстой гэдэг үнцгээс нь хэлж байгаа. Тэгээ энэ дээр нэг ийм юу байдгийг. Яагаад ийм баячуудын тухайн үед ингээд илүү ингээд жоох өнгөрөөд байсан бэ гэвэл шүү дээ. Израильчууд ерөнхийдөө ингэж боддог байсан. Ядуу хүмүүс бол хараагч хүмүүс те. Харин эд баялагтай хүмүүс бол бурхнаар өрөөгдсөн хүмүүс гэж үзэж байгаа. Израильчуудын өөрхийн тийм үзэл ба хэрвээ бид нэ сургаал төгс 10-15-ыг харах юм бол те ядуу хүн бол хараагдсан, баян хүн бол өрөөгдсөн гэдэг ийм ойлголт явж байгаа. Тэгээ энэ ойлголтын дээр чуулган дотор ороод ирэхээр ядуу гэвэл нийт нэг баян хүн суугаад байдаг те. Энд нэг ядуу боо суугаад байдаг. Энэ хоёр чинь ингээд чуулганд ороод ирэнгүүт бурхны хайртай хүмүүсгээд ингээд үзэгдээд байдаг. Гэтэл нөгөө баян юу яриад байгаа би энэс чинь те дээр штэ би мөнгөтэй штэ те би энийг чинь захирдсан штэ гэдэг ч юм уу иймэрхүү хандлага гарах гад байдаг байхгүй. Энэ хандлагын эсрэг ингэж ярьж байгаа. Тэгээ энэ дээр нэг судлаач нэг ингэж хэлсэн байгаа. Ленски гэдэг юм библи комментарий бичдэг юм хүн. За ингэж хэлсэн байгаа. Ядуу байдлаа орхиж үн цэнтэй болдог бол баячууд дэлхийд байгаа эд баялгаа мартаж энэ тэнцүү болох гэж чуулганд орж ирд юм а гэж хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол чуулганд та орж ирсэн бол энд таныг бүгд нь энэ тэнцүү тэгшин нэг бурхны төгс бодгол гэж ингэж харна гэж. Таныг мөнгөтэйгөр чинь биш, таныг илүү гоо үзэсгэлэнтэйгэр чинь илүү хайрлах биш. Таныг илүү их мэдлэлтэйгэр чинь хайрлах биш. Энд чуулганд орж ирэх юм бол тань энэ тэнцүү бурхны бүтээл шүү гэдэг талаар нь хэлж. Тэгээд ерөнхийдөө ингэж ямар нэгэн байдлаар чуулган гэдэг бол энэ дэлхийд байхгүй организм буюу байгууллага гэж нэг хүн дүгнэж байгаа. Яагаад гэдэг дээр ингэж хариулт хэлж. Яагаад гэвэл чуулганд орсон бүх хүн ижил тэгш, эрх тэгш. Одоо юу гэдэг нэг ардчлалын хүсэж байгаа те энэ тэнцүү хүн гэдэг үг нь хайрладаг дэлхийд байдаг цорын ганц байгууллага бол Христийн цуглаан юм а гэж тодорхойлсон байгаа. Ленски. Тэрний гаргаж байгаа санаа нь юу вэ гэвэл чуулганд орж байгаа хүн болгон бол хувь бурхны төгс бүтээл. Энэ хувь бурхны төгс бүтээлийг хэн ч оролдоод нэмэргүй те. Энэ бол бурхны бүтээл хിവэрэл юм. Дээрэс нь хувь хүний бурхны бүтээсэн төгс бүтээл юу хийж эсвэл ямар амьдрах нь бурхны хувьд магадгүй тийм ч чухал биш. Тэр юуг үнсэж байгааг бол чи миний хайртай хүү охин байхад л болно гэж.
Тэгэхээр энэ дотор энэ үзэл санаа Христ итгэж биднэрт өөрсдөө маань суух ёстой болж байгаа. Өөрөөр хэлбэл бид бүгд хин нэг алагчлалгүйгээр те хин нэг мөнгөтөд нь долгонохгүйгээр одоо ядууд нь дээрлэхгүйгээр харьцах үзлийг бид нэр зүрх сэтгэлдээ суулгах ёстой байгаа байхгүй. Тэгжээж бид нар эн чинь өөрсдөө урагшиж энэ тэнцүү энэ одоо хамтгалыг бий болгох боломжинд бий болчих. Нэг нь энэ зууж байгаа нэгнийгээ дээрлэхэл за чи мөнгөгүй ядуу гэдгээр дээрлэх ч юм уу эсвэл бол нэг баян хүн ороод ч юм уу ухаа баян гэдээ ингээд дээрлэх ч юм уу энэ үнцэг гаргах нь өөрөө чухалганы гаргаж болохгүй үнцгийн тухай ярьж. Энэ ойлголтыг бид нэр толгойдоо суулгаснаар урагшлах ёстой. Буюу чуулганы бурхны чуулган бол бурхны хүмүүс бол ийм байдаг штэ гэдгийг нь ойлгох ёстой болж. Мэдээж энэ хэцүү бах тий ямар нэгэн байдлаар хин нэгэнтэй харьцахад бүгдийг ингээд энэ тэнцүү авч үзнэ гэдэг хэцүү бах. Магадгүй зарим хүмүүс нь энэ тэнцүү авч үзэх харилцаа ямар байхыг ч мэдэхгүй байх боломжтой. Тиймээс энэ тал дээр бид нэр суралцах хэрэгтэй, цаашлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр бидний Яаков биднээс хүсэж байгаа эхний энэ багц эсэлдээ хүсэж байгаа зүйл бол чуулган дотор энэ тэнцүү их мэдэл, энэ тэнцүү бурхны бүтээсэн бүтээлэл гэж байгаа шүү. Тэгээс бол мөнгөтэй хүн, эсвэл ядуу хүн, эсвэл эрх мэдэлтэй хүн, эсвэл дорой хүн гэсэн ийм ойлголт байхгүй. Чуулган бол та нар бүгдээрээ ижилхэн хүн. Та нарыг бурхан яг л нэг хүнээр бүтээсэн үн цэнтэй тэр бүтээлээрээ л харж байгаа. Тэрнээс биш хин нэгэн мөнгөтэй нэгэн юм уу эсвэл хин нэгэн ядуу нэгэн гэдгээр нь харж байгаа биш шүү. Тиймээс харилцаагаа бид нэр энэ хэмжээс рүү бурхны хэмжээс сурж ойлгуулахыг хүсэж байгаа тэр хэмжээс рүү аваач хэрэгтэй болчих. За тэгээ цаашлаа те. Цаашлаад хэдүүлээ юуг нь харъя. Цаашлаад 12-оос харъя. 12-оос ингэж байгаа. Сорилтыг дэвсгэрдэг хүн ерөөлтэй. Учир нь тэр шалгуулчхаад өөрийг нь хайрлагчдад эзний амлсан амийн дитмийг хүлээн авнаа. Түрүүний нөгөө нэгдүгээр эхний номлол дээр гарч ирсэн те сорилтыг дэвсгэрлэх нь нүгээр баяр хөөр гэж хүлээж аваа гэсэн бол энэ дээр сорилтыг дэвсгэрлэдэг хүн ерөөлтэй юм а гэж. Энд итгэлийн сорилтуудын тухай яригдаад байгаа те ямар нэгэн сорилтуудын тухай яригдаад байгаа. Жишээлбэл одоо ийм сорилт байж болох. Хам сэдвийн хүрээнд дарах юм бол хин нэгэн баян хүн ороод ирэнгүүт те долгондог тийм нэг юм синагогийн дүр зураг харагдъя л та те. Ядууг нь дээрлэгдэг те. Ядууг нь хоошоосоо баяныг урагшаасоо гэдэг ч юм уу те. Энэ алагчлах үзлийг чин өөрөө бидний хувьд энэ сорилт болж ирээд байхгүй зүрх сэтгэлд маань. Энэ алагчлах үзлийг хийдгүй энэ зүрх сэтгэлтэй байна гэдэг маань өөрөө энэ сорилтыг дэвсгэрлээ те. Зөв өөрийнхөө өнцгөөс хүмүүст хандах энэ хандлагын тухай ярьж байгаа байхгүй шүү. Тэгээ энэ дэр хамгийн гоё хэлж байгаа юм юу вэ? Хэрвээ ингэх юм бол те харьцлагчдаа эзэн амлсан амийн типийг хүлээн авна гэж. Өөрөөр хэлэх юм бол сорилтыг дэвсгэрлэдэг хүн амийн дипийг хүлээн авах тухай яригдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр гарч байгаа сорилтыг дэвсгэрлэдэг хүн ерөөлтөө гэдэг энэ үг нь ерөөлтөө гэдэг үг нь энэ грек хэлний макерос гэдэг юм үг. Аз жаргалтай гэсэн үг. Атаархмаар гэсэн. Бас ерөөлтэй гэсэн те ивэл ерөөлийг авдаг хүн гэсэн юм утгатай. Тэгээ нэгдүгээр эхний номлол дээр хэлж штэ те сорилтыг хүлээж авна, асуудал бэрхшээлийг өөр дээрээ туулж авна гэдэг нь тийм сайхан зүйл биш гэж те. Гэтэл энэ Библийн хэллэгээр ингээ хараад ах юм бол ямар нэгэн байдлаар энэ маш чухал үйл явцтай гэдгийг харуулдаг байгаа. Хэрвээ аз жаргалтай гэдэг үгээр орчуулад үзэх юм бол шүү те 12 уушвал сорилтыг дэвсгэрлэдэг хүн ямар аз жаргалтай вэ гэдэг ийм бухагтун гарч иж. Үнэхээр ямар нэгэн зовлон бэрхшээл энэ тэнийг дэвсгэрлээ туулаад ард нь гарах нь тийм аз жаргалтай үйл явц процесс үгүй бас үгүй. Энэ нь өөрөө тийм ч амар зүйл биш те яг хүний амьдрал тулаад ирэхэ. Гэхдээ юу юм бэ гэвэл одоо орчин үеийн судалгаанууд их гарч штэ те сүүлийн үед ямар хүмүүс одоо нэг аз жаргал гэдэг чи юу юм бэ гэсэн чинь нэг аз жаргал гэдгийг чи одоо нэг дофамин гэдэг байна штэ те тэр бодисоор илэрхэн хүний дотроос ингэж ялгарх нь хүнд аз жаргалыг мэдрүүлж идэм байл та. Тэгэд энэ аз жаргал нь яаж гардыг гэсэн чинь яг энэ Библийн зарчим байгаа байхгүй ерөөдөөсөө. Яг энэ Библийн зарчим. Хүн зовлон бэрхшээлтэй дуулаа те эсвэл ажил дээр асуудал тулгараа тэрийг
даван гараад ардан гараад ингээд зогсохдоо хүн аз жаргалыг мэдэрдэг гэж байна. Нөгөө нэг яриад байгаа тэр бодис нь ингээд ялгаж гарч идэг хүний биенээс. Тэгтэл энэ дофамин гэдэг энэ бодисын тухай ойлголт энэ хүнд аз жаргалыг мэдрүүлдэг юм аа серотонин ингээд аз жаргалыг мэдрүүлдэг энэ бодисууд маань ингэж гарч ирдэг гэдгийг дөнгөж сая 100 жилийн дотор ингэж тааж мэдэж ойлгож хүн ингэ судалж хэлж байгаа. Гэтэл 2000 жилийн өмнө буюу манай эртний 1044 он за бүр 50 оны хавьд бичигдсэн их удаандаа манай эртний 50 онд бичигдсэн Яаков номон дээр хэлэхдээ яг ингэж хэлж байгаа. Сорилтыг дэвсгэрлэж чаддаг хүн аз жаргалтай буюу. Хэрвээ ирж байгаа асуудлуудыг дэвч туулаад ардан гарах юм бол чам тэр магадгүй аз жаргал мэдрэгдэн гэж хүн. Одоо үеийн судалгаагаар 100% батлагдсан юмыг аль хийзэн бүр манай энэ 50 онд Библиэлд бичсэн байна. Тэгээ энийг ярихдаа бид нэр агуу гэж ярихгүй бол өөр юуг агуу гэж ярих вэ те? Бид нар энийг чинь 100 жилийн өмнөөс дүнгэж ойлгож ирэл одоо л дөнгөж хүн болгон нэг мэддэг хэмжээнд очих гээд явж байгаа шүү дээ. Тэгэд аль хийзэн манай энэ 50 онд Яаков бичгтээ чи ингүүл илүү аз жаргалтай болоо шүү буй дэвчээч байж ардан гарна шүү гэдэг тухай ярьж байгаа. Тэгээд энэ дээр ингэж байгаа. Израильчуудад бас нэг тухайн үед нэг юм буруу ойлголт байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн сорилт зовлон бэрхшээл бол энэ бурхнаас ирээд байна гэдэг ийм ойлголтыг хоорондоо ярилцчихсэн юм шиг байна. Тэгээ энэ нөхцөл байдал донд нь хариулт өгөхөөр цаашаа Яаков бичиж байгаа. Тэр юу гэж бичиж байгаа вэ гэвэл 13 дугаар эшлэл хинч уруу татагтаа бурхан намайг уруу татаж байна гэж бүү ярьгаа. Учир нь бурхан муу мохот уруу татдаггүй бас өөрөө хэнийгч уруу татдаггүй гэж байна. Өөрөөр хэлэх юм бол бурхан ямар нэгэн муу муухай зүйлээр уруу татах гэдэг юм биш. Уруу татаад байгаа ч юм биш. Тэгэхээр энэ ойлголтыг бид нар авч хайх хэрэгтэй. Харин бид нар уруу татлахын ямар хэлбэр байдгүй гэдгийг цааш нь Яаков хэлж гэж байгаа. 14 дэх эшлэлийг харъя. Ингэж байгаа. Харин дачаалдаа автаж татагдахтаа хүн бүр уруу татагддаг. Тэгээд дачаал нь үр духтаа нүглийг төрүүлдэг, нүгэл нь гүйцэд болохоор үхлийг гаргадаг аж. Яг ийм зүйлийг хэлж байна. Уруу татлах хаанаас ирдэв? Бурханаас ирдэв юм уу? Үгүй гэдэг зүйлийг Яаков хэлж байгаа тийм. Өөр хаанаас ирэх боломжтой вэ? Одоо байгаа мэдлэг дээр хэдүүлээд бодъё да. За Христэд итгэж хүмүүс бол эхлээд юу гэж хэлэх вэ? Бол сатанаас гэж байна тийм. Үзэн. Тэгвэл хоёрт нь юунаас илээ? Махан биеийн хүсэл гэ Библиэлд байгаа тийм. Бидний өөрсдийн хүсэл. Яагаад бид нэр махан биеэсээ юм бузар булаа муу муухайг хүсдэг болсон бэ гэвэл бид нэр судлах юм бол энэ айгуу том судалгааны ажил болно л та. Адамаас эхлэлтэй гэж тийм. Анхны гимээс эхлэлтэй энэ явж байгаа юм процессуудын тухай гарч байгаа. Тэгээд танаас сандживэл Галат 5:19 дээр махан биеийн хүсэл тачаалын тухай байж байгаа. Энэ бол сүнслэг зүйл биш. Энэ хүн төрлөختний өөрийнхөө махан биеийн хүсэл тачаалын тухай яригдж байгаа. Өөрөө ирэхгүй хүсдэг тийм хүсэл тачаал. Энэ бүгдийг ингээ харахаар юу гэвэл уруу татлага бол нэг үгээр харахад өөртөө нүүр тулах явдлыг хэлээд байгаа юм. Тийм нөгөө энд яриад байгаа Яаков хэлээд байгаа сорилтууд нэг тийм холоос шидсэн чулуу биш байгаа даахгүй. Яг энэ дотроос нь төв гэж гараад ирж байгаа юм чулууны тухай яригддаг байгаа. Дотроос нь гарч иж байгаа хүслүүдийн тухай яригддаг байгаа. Дотроос нь гарч ирдэг завхаарлын хүсэл, дотроос нь гарч ирдэг тэр нэг чулуу шидэ хулгай хийчээ гэдэг хүсэл, махан биеийн дэдгээр юм хүслүүдийн тухай яригдж. Энэ дээр мэдээ цааш нь хэлж байгаа л да. Цаашаа юу гэж хэлдэг хайр тагтуун дүр минь бүү мэхлэгдэх тун гэж. Энэ мэхлэгдэг бас нэгэн сүнсний тухай ярьж ойлголт гарч иж болно. Гэтэл энд махан биеийн хүсэл. За хэдүүлээ Яаков номер Галат номер очичээ. Галат номын 5 дугаар бүлгийг гаргачих. 5:19. Би одоо тэгж санаад байгаа юм шүү дээ. За харчих өдөр. За энд ингэж 5:19 дээр те. Өөч өөр буруу ном гаргацсан. Галат 5:19. Маходын үйлс гэж. За энэ 16-аас нэг хэлэх юм байна. За энэ чээс би уншаад өгье.
За энэ 19-оос нь үсч дээ. Энэ ямар юм бэ? Харин махбодын үүс нь илэрх юм а. Эдгээр нь завхаарал, бузар дачаа, садарлал, шүтэн шүтлэг, ид дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагралдаан, хаграл, тэрс үзэл, атаархал, аригталт, утга учиргүй наргид сэнгэх зэрэг нь юм а гэж. Би урд нь та нар сануулж байсанчлан урдчлан сануулаа. Ийм зүйлсийг үлдэгч нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж энэ Галаат номдор бичсэн байна. Бидний хүсэл дачаал гэдэг маань энд юу гэж бол бидний гим нүгэл хийхийг уруу татгаа гэж. Энэ гим нүгэлд уруу татгаж байгаа энэ золиос асуудлуудаа яаж байгааг бол энэ бол уруу татлах юм а гэдэг тухай Паул энэ Яков энэ дээр хэлж байгаа юм л та. Энд тэгээ онцгой л хэлж байгаа те. Хүсэл дачаал нь үр тогтоо нүглийг төрүүлдэг, нүгэл нь гүйцэд болохоро үхлийг гаргадаг ажээ гэж. Өөрөөр хэлбэл гим нүгэл буюу завхаарлын гим нүгэл асуудлууд байх юм бол энэ гим нүглүүд нь өөрөө цугларсаар хагаад юм асуудлуудыг өндөр хэмжээнд авчдаг гэсэн. Энд дээр нэг зүйл байгаад байгаа. Тэрний үг бол хэрвээ бид нар ямар нэгэн зүйл уруу татагдаад магадгүй бидний тэр итгэлийн сорилт гэдэг байгаа зүйл нь тэгээ энэ Галаатын 5:19 дээр гарч байгаа шиг те ийм зүйлсүүд байх юм бол бид нар яах ёстой? Энийн эсрэг тэмцэх ёстой. Нөгөө талаараа тисвэрлэх ёстой те. Өөрийнхөө эсрэг хандах ёстой гэсэн. Хэрвээ бид нар энэ эдгээр зүйлийн төвд тисвэрлэж хандаж чадах юм бол бидний зүрх сэтгэлгээд оюун бодол нөгөө ялалтыг авсан нөгөө баярлах аз жаргалын мэдрэмж маань ирнэ гэсэн. Өнөөдөр бид нэр ихэнхдээ л ярьдэн шүү дээ. Нэг хулгай хэмээр санагдаад эсвэл те нэг юм авчмаар санагдаад нөгөөдгөө авцсны дараа бол биднэрт өөрөө гутралын те би буруу юм ичлээ гэсэн өөрийгөө буруу шаасан те ийм мэдрэмжүүд төрдөг бол эсэргээр тэр сэтэл орж ирээ тэр сэтлийг өгөөсгöd өөрөө авахгүй хулгайлахгүйгээр өнгөрч чадж байгаа тэр тохиолдол яаж байгаа юм бол биднэрт өөртөө аз жаргалын хөөр маань бид нар чадсан шүү гэдэг ийм мэдрэмжийг ойлголтыг авч байгаа хэрэг. Энийг л Бурхан энтэй төсвөлт энэний эсрэг л ингээд тисээрээ тэмцээрээ гэдэг ийм ойлголтыг хэлээд байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар уруу татлахын эсрэг тэмцэх нь өөрөө тисвэрлэх нь тэгээ ард нь гарч чадах юм бол аз жаргалыг мэдрэх нь өөрөө бидний амьдралын бас ингээд Бурханы бүтээсэн ийм бүтээлийнх нь ийм зөв голдрлоор явах тийм хүн аз жаргалыг мэдэрч амьдрна гэдэг чинь угаасаа гоё үстэй тийм ийм зүйлөө явах тухай яригдж байгаа. Тэгэд мэдээж энэ гим нүгэлтэй холбоотой юм дээр бас жоох хальт яваад орох юм бол иймэрхүү ойлголтонд дарагддаг гэж байгаа байхгүй юу. Ямар нэгэн гим нүгэл дунаад цорилтыг төсвөрлж чадахгүй унсан хүн яадаг вэ? Бурханаас улам холдох юм арга замаа өөрөө сонгодог гэж баг. Би бол таны хэлсэн ийм өчүүхэн жоох юм иж биелүүлж чадсангүй шүү дээ те. Би ийм багхан сорилт юм унчглаа шүү дээ бурхан минь гээд буцаад ирэхийн оронд за би унтсан юм чи угаасаа би энэ бурханлаг энэ амьдралаар амьдрч чадахгүй юм байна тэ би энэ зөв амьдралаар амьдрах гэхээр боломжгүй юм байна тэр амьдрч чаддаг хэсэг бүлэг хүмүүс байна гэдэг ч юм иймэрхүү ойлголт байгаад байгаа. Үгүй эн чинь бол бурхан өөрийгөө дагсан хүн болгонд өөрийг энэ ирж байгаа энэ сорилтын даван гарах хүч чадлын айл хийзэн өгчихсөн гэдгийг бид нэр санах хэрэгтэй. Тэр нь ямар санамж вэ? Хэрвээ бид толгой дотор тавьж бурханы өгсөн тэр мэдлэг ирээд за энэ бол үнэхээр буруу юм байна гэдэг энэ буруу ойлголтынхаа үзлийн эсрэг мэдэж аваад тэр буруу цэмцээд даваа гарчих юм бол бид ялал байгуулж байгаа тийм. Нэгдүгээр ялалт нь энэ байгаа. Хоёрт нь юу вэ гэвэл бид нар бурханы өгсөн мэдлэг ирээд ч гэсэн тэрийг харсандаа дэвчиж чадахгүй хулгай хийдэг ч юм уу худлаа яриад унчлаа гэж одоо сорилт юм. Хэрвээ тэг унчингуудаа яах юм бид нар? Энэ ялагдсан юм уу гэвэл яагаад гэвэл шүү дээ Есүс Христ 2000 жилийн өмнө загалмаа дээр цовдлогдсон шалтгаан нь биднийг аль хэдийн сул дорой хүмүүс учраас унан гэдгийг мэдчихсэн учраас тэр тийм үйлчлэлийг тэр загалмаа дээр хийсэн баг. Түүний хийсэн загалмаа үйлчлэл нь бидний өнгөрсөн болон ирээдүйн бүх гим нүглийн өмнөөс хийсэн болохоос бидний өнгөрсөн буюу итгэхээс өмнөх амьдралд хийсэн гим нүглийн төлөө хийгдсэн юм биш. Тиймээс ирээдүйд ч гэсэн энэ зүйл нь хийгдсэн. Тэгэхээр бидний алдаж унж байгаа тэр үедээ эзнээс холдохоос илүүгээр эзэн би яг энэ үед алдчихлаа гэж түүний өмнө өвдөг сүгдөөд гимшээ залбираад ирэх үед бид нар яаж байгааг бол бас нэг ялдаа байгуулж байгаа хэрэг. Яг үүндээ бид нар бол хизээч энэ ирж байгаа сорилтын өмнө ялагдахгүй байх боломжтой.
Харин бид нар ялагдах сонголтын сонгодгүй гэвэл тийм бол таарж байгаа байхгүй. Тэгэхээр ялагдахгүй сонголтыг бид нар сонгох боломжтой гэдгийг толгойдоо бас суулгаад авчаарай гэж хүсэж байна. За тэгээд цаашаа харъя те. 16 дээр болохоор ингэж байгаа. Хай дактурын бүү мэхлэгдэхтөө ингэж байгаа. Сорилтууд ямар нэгэн байдлаар мэхлэхээр тийм те мэрэгэн ухаантайгаар ажилдаг тухай ер нь яригддаг шүү. Тиймээс мэхлэгдэх болтгоо. Тэгээд дээрэс нь өнөөдөр тий яг та орхиод байгаа болохоос мэхлэгч сүнс гэдэг нэг айхтар том юм цаана ажиллаж байгаа. Энийний эсрэг бид нар бас өөрсдөө тэмцэх, ойлгож ухаарах ёстой бол таарна. За тэгээд цаашлаа 17 дээр. Альва сайн сойрхол ба альва төгс биелгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт үгүй өөрчлөгдөх сүудэрч үгүй. Тэр хүслээрээ биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үржимс болох юмаа гэж хэлж байгаа. Яков энэ дээр маш гоё зүйлийг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэвэл Бурхан биднийг үнний үгээр төрүүлв гэж байгаа. Бидний оюун бодлыг бид нар ингээд мэдээж шинэ хүн болоод ингээд шууд ингээд махын бие маань шинэ болоод төрөхгүй ч гэсэн оюун бодол маань шинэ бүтээл болж хуурдаг. Өөрөөр шинэ ойлголтуудыг толгойдоо суулгах тухай ярьж байгаа. Мэдээж өнөөдрийн номлын маань бас гол нэр нь юу вэ гэвэл үнний мэдлэгийг мэдсэн бол уруу татлахын юм асуудлуудыг дэвсгэрлэж чадна гэдэг юм нэртэй гол агуулга. Бид нар нэг зүйлийг ингээд одоо ер нь ухаарах хэрэгтэй. Бид нар юу гэвэл миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж өгчийна гэдэг юм нэг хуучин гэрэн дээр алдартай юм ишлэл байгаа тийм. Яагаад ингэж хэлдэг вэ? Библи яагаад мэдлэгийг илүү чухалчилдаг вэ гэдэг дээр бид нар өөрсдөө бодох хэрэгтэй байна. Яг үндэ бид нар хулгай хийх нь муу гэж боддог байсан уу? Буруу гэж ойлгодог байсан уу? Өмнө нь Христийг хүлээж авахаас ч өмнө үү? Мэдлийг авахаас өмнө үгүй шүү дээ. Хулгай өгөх нь мэдээж тэр хүний хохирож байгаа нь үнэн. Гэхдээ бид нар цагдаад баригдахгүй байх юм бол болоо. Энэ бол өөрийнхөө төлөө хийж байгаа төгс үйл гэж ойлгож байгаа шүү дээ яасан энэ дэр тэ. Гэтэл Христ итгэгч болоод за хулгай хийх нь буруу. Худлаа хийх нь буруу. Завхаарах нь буруу гэдэг ч юм уу тэ. Иймэрхүү ойлголт толгойд суугаад ирэхэд дараа нь яг тийм үйлээ хийх гэхээр хулгай гэхээр юу үйлээ гэж толгойд данг ороод ирэхэд эн чинь буруу шүү дээ. Би Бурхны өмнө хулгай хийчихэд яаж амьдрах юм бэ гэдэг ч юм уу. Энэ ойлголт орж иж байгаа энэ процессыг үнний мэдлэг гэж яриад байгаа юм хэд. Бид толгоогоо мэдлэгээр дүүрэх юм бол бидний толгой зүгээр ажиллах, би зөв амьдрах боломж нь гарч ирнэ гэсэн үг. Жишээлбэл би машин барих мэдлэгийг сурахгүйгээр машин дээр шууд нэг өдөр очиж шууд барь гэвэл яах вэ? Гараад осол хийх нэгуртаа шүү дээ. Гэтэл яах юм? Тэр чинь анханасаа мэдэл сураад анханасаа ойлгоод ингэх юм бол дараа нь барих чадвар маань улам сайжаад илүү байх. Мэдлэг гэдэг бол хүний ерөн амьдралыг авч явдаг, удирдах явдаг, чиглүүлж явдаг. Хүн мэдлэгээрээ шийдвэр гаргадаг гэж байгаа. Оюун бодолд байгаа мэдлэгээр. Тэрээс үс энэ булчингаараа шийдвэр гаргахгүй, ухаанаа гараараа шийдвэр гаргахгүй, амаараа шийдвэр гаргахгүй. Амны чинь цаанаага тарихт идэг зүйл чинь ажиллаж шийдвэрүүд гурах шаардлага. Өөрөөр хэлбэл тэр шийдвэрийг ямар мэдлэгтэй хүн гаргаж ийн гэдгээс шалтгаална. Бид нар одоо яриад л шүү дээ. Өө энэ улсын хурлаар дуурин бизнесмэнүүд наадамд чи мэдлэг бол өөртөө л ашиг олох юм мэдлэг байгаа гэж. Наад бол чи инженеруудыг оруулах, зохион бүтээгчдүүдийг оруулах гэдэг шалтгаан нь юу юм? Тин чи арай өөр мэдлэгтэй хүмүүсийг оруулж тэр шийдвэрүүдийн зөв болох гэдэг шүү дээ, тийм л зорилготой биш үү? Тэгэхээр хэн нэгэн зөв шийдвэр гаргая гэвэл яах ёстой юм? Өөрийнхөө мэдлэг дээр өнтөөс тэр шийдвэр гаргаж байгаа байхгүй. Хэрвээ тэр өөрийнхөө шийдвэр нь буруу байгаад байгаа бол яах ёстой юм? Өөрийнхөө мэдлэгийг ахиулах ёстой болж байгаа ёстой. Мэдлэг нь ахичээж өөрөө чинь шийдвэр нь цаашдаа зөв болох процесс нь гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр та бүгдийг толгойдоо энэ Христийн тухай энэ мэдлийг ёстой байдаг л газраас олдох боломжтой олдох юм бол толгойдоо чихээд байгаарай гэж хэлэх гээд байна. Хэрвээ мэдлэгчин ихсэх тусам л зарим хүмүүс одоо эднэрийн бол толгойн томцсон гэж цуглаануудад ярьж идэв шүү дээ. Том толгойдоо ихэн мэддэг хүүхд. Яг үндэ ихэн мэднэ гэдэг чинь буруу биш. Хамгийн зөв арга л байхгүй. Ихэн мэддэг тусам толгой чуулан томрох тусам зөв шийдвэрүүд гаргах боломж нь нэг хуваар утсан ч гэсэн нэмэгдэнэ л гэсэн үг. Магадгүй буруу шийдвэр гаргаж магадгүй л хүн юм чи унаа алдна. Тэрийг бол бүгдийн бурхан айл хийцэн тооцоолоод над дээр гимшээд ирээрэл гисэн байгаа шүү дээ. Бусдаар бүх зөв шийдвэр гаргах юм бол та нар энэ үйл хэрэг чинь ингээд бүтнэ гэдэг тухай яригч байгаа.
Мэдээж энд бас тайлбарлах ёстой нэг зүйл байгаа. Тэр нь юу вэ? Ямар мэдлэг вэ гэвэл тэр дээрээс ирэх мэдлэгийн тухай ярьж байгаа тийм. Төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгэс бууж ирдэг юм а гэж. Тэгээд энд гэрлүүдийн гэдэг энэ үгээр болгож байгаагаар тухайн үеийн еврейчүүд зориулсан бичигдсэн ном гэдэг бүгд ахаа санаараа. Еврейчүүд яг гэрлийн гэдэг энэ үгийг бол бүрэн ойлгож байгаа. Юу вэ гэвэл ямар ч сүүдэр байхгүй те, ямар ч муу юм байхгүй, муухайгүй тэр Бурхан Ааваас ирж байгаа мэдлэг гэдгийг ойлгож байгаа. Сүүдэр байхгүй гэдэг нь тэн хар бараан ямар ч мэдлэг байхгүй. Ганцхан зүйл мэдлэг байгаа. Тэр мэдлэгийн дагуу амьдрах юм бол жинхэнэ гэрлийн замаар амьдрна гэдгийг еврейчүүд өөрсдөө ойлгож байгаа тухай дугаас. Тэгэхээр бид нар ч гэсэн энийг ойлгох хэрэгтэй те. Бурханаас ирж байгаа мэдлэг гэдэг бол ямар ч буруу юм байхгүй шүү гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой ганц талбар. Магадгүй бусад өөр зүйлүүдээс сурж болох юм да. Бид нар өөр олон мэдлгүүдийг сурж болно дэлхийгээс те. Амьдрах ухааны тухай мэдлгүүд эсвэл хэрхэн зөв хооллох вэ гэдэг тухай мэдлэг ч юм уу. Тэдгээр зүйл буруу муу юм явж иж болно. За жишээлбэл дайетын тухай ярих юм бол хэрхэн дайет барих вэ гэдэгтээ энэ дайет ингэж байвал ийм хортой, ингэвэл ийм асуудалтай гэсэн ийм мэдээлэл зөндөө байж байгаа те. Гэтэл Библийн ирж байгаа энэ мэдлэгийн дагуу явах юм бол бүрэн ойлгоод явах юм бол энд бол ямар ч хар сүүдэр байхгүй цэвэр гэрлийн эцгээс ирж байгаа тийм мэдлэг шүү л гэж ярьж байна. Хүний тархийг задлах ёстой мэдлэг. Түрүүн бид хальт дурсан да те. Хэрвээ сорилтыг төсвөрлөх юм бол ингээ аз жаргалтай гэж орчуулгадж болж байна гэж. Аз жаргалын гормон яадаг вэ гэдгийг чинь дофамин, те, серотонин эдгээр чинь дүнгэж тэр дэвсгэр зовлон бэрхшээлийг давж гарсан хүний дотроос айхтар их ялгардаг. Эд байгаа байхгүй. Тэгэхээр энэ эдийг чинь дүнгэж одоо бид нар мэдж яхад манай эртний өмнөх те аль хэдийн манай эртний 50 он гэхэд бүр ингээ бичүүлээд хүмүүс тэр үед аль хэзээ энэ зүйлийг чи ойлгоцсон амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр Бурхны энэ зааварчилгаанд бид нар бол гүн бат итгэжхэд Бурханаас ирж байгаа энэ үгэнд дуулууртай байхад үнэхээр боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг тухай ярьж байна. Хамтаа бүгдээрээ юу гаргачээ? 2 дугаар Тимот номны 4-8 дугаар ишлэлийг заасан уу те. За энэ дэр ингэж байгаа. Урд минь зөв байдлын дитэм надад зихигдсэн байна. Зөв шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайг биш түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл Яков номон дээр гарч байгаа те. Энэ амийн дитэм гэдгийг ярьж байгаа. Заавч би энийг гаргах. Эзний амлсан амийн титмийг хүлээн авна гэж Яков 12 дээр гарсан. 2 дугаар Тимот 4:8 дээр түүний эрхийг хүлээгч бүхэн бас энэ амийн титмийг авна гэж ирж байгаа. Бидний итгэл юунд оршдог вэ гэвэл бидний итгэл угаасаа энд оршиж байгаа тийм. Бид бол Христ итгэж бид юунд итгэдэг вэ гэвэл үхлийн дараа амьдрал бий гэдэгт итгэж байгаа. Тийм бид нар өөрсдөө одоо энэ махан биеийг 3 ангилж байгаа тийм. Зарим нь 4 ч ангилж байна тийм. Сүнс, сэтгэл, махан бие гэж тийм. Хэрвээ бид нар махан биеэр өнгөрөх юм бол сүнсний ертөнцид бид нар амьдрна. Харин тэр сүнсний ертөнцөөр шинэ гэрээд Есүс Христ ирсээр амлсан нэг зүйл нь байгаа тийм. Бид нар та Тэнгэрийн усыг буюу Диваажийг бэлдэж танад энд байлгана гэж. Энэ хоёрын хоорондох энэ бидний энд амьдралтай энэ дэлхий дээр энэ амьдрал утга учиртай юу гэвэл тийм гэж хариулахад энэ айгүй чухал нүүрхтэй. Ялангуяа Христ итгэгч хүмүүс бид нар утга учиртай амьдрахын тулд бид нар юуны төлөө зөв амьдрах юм? Бид нар юуны төлөө энэ ирж байгаа амьдралд ирж байгаа энэ олон сорилтуудыг дэвсгэрлэх юм? Бид түүний амлсан хаанчлалыг хүлээн авахын тулд гэж ирж байна. Тэгэхээр бид нар тэмцээнд өөрсдийгөө бэлддэг шиг тийм. Тэгээ тэмцээнд бэлдэн гэдэг шиг бид нар өөрсдийгөө энэ одоо амьдарч байгаа үедээ би энэ зовлон бэрхшээл, асуудлуудын дунд аз жаргалтай үеүүддээ бүгдэнд нь л яг ийм Христ итгэлийн энэ амьдралаар амьдрах га зөв замаар амьдрах гэдэг шалтгаан нэрдөөсөө л юм тийм. Алдрын титмийг хүлээн авахын тулд, амийн титмийг хүлээн авахын тулд.
За би та нарт нэг тууштай байдлын тухай нэг тууштай байх тухай нэг ярьж өгөх гэдэг л та. Тэр нь юу вэ гэвэл бид нар өдөр болгон тэмцэлдэх ёстой юм те. Магадгүй өдөр болгон махан биеийнхээ эсрэг эсвэл сүнслэг хүчний эсрэг тэмцэлдэх ёстой амьдрал руу нэг амьдран явж байгаа. Бидэнд асуудал бэрхшээлийг даган гарах хүчүүд байна. Бид нэр эсвэл унаад бүдрэгч үе байна. Гэсэн ч бид нар тууштайгаар босоод урагшлах ёстой гэдэг юм зарчим бидний дотор байх ёстой бол таарч. Та бүгдээрээ мэднэ шүү дээ. LeBron James гэдэг NBA-ийн тоглогч. Мэдээж яг би нэлээд дуртай л та. Тэгээд тэрнтэй холбоотой биш. Тэгээд өнөөдөр юуг нь ярих чиг бол өнөөдөр тэрээр дэлхийн сагсан бөмбөгийн дээдлийг гэж ярьж байгаа те. Буюу NBA-ийг 20 жил тоглож байгаа тасралтгүй 20 жил. Тэгээ 20 жил тоглохдод буюу элит төвшөнд буюу супер одын төвшөнд тоглож байгаа те. Ингэж тоглож исэн түүх урд нь байсан уу гэвэл байгаагүй те. Байх боломжтой юу гэвэл одоо тим гэдэг хариултыг LeBron-оос бид нар хариулж чадхаар болж байна те хүмүүс. Яагаад юм гэдэг юм асуултанд юу гэж хариулж байгаа гэвэл тэр дасгал сургуулаа банк хийдэг те. Тэр энэ төвшин супер одын төвшин тоглохын тулд өдөр болгон дасгалтаа хийдэг гэдэг ч юм уу те. Тэнцвэрийн дасгал хийдэг гэдэг нөгөө бусад тамирчнаас илүү дасгалууд хийдэг. Тэр зөвхөн хооллолтон дээр жил $100 зарцуулдаг гэж байгаа. Зөвхөн хоолын зөвлөдөг хүмүүст л зориулж $100 зарцуулдаг. Тэрээр хоолндоо анхаарч ин амьдралдаа анхаарч ин хор чурслууд хэрэглэхгүй юм те. Ариг таймах хар таймх гэдэг ч юм уу те. Завхааралч гэдэг юм уу эдгээр бүх зүйлүүдээс хол байж иж элит төвшний тоглолтоо 20 жилийн турш гаргаж. Өөрөөр хэлбэл тэний сахилга баттай амьдрал гэдэг бол ийм тууштай амжилтыг үзүүлэх боломжтой гэдэг ерөнхийдөө харуулж байгаа л. Мэдээж хүн болгоно нэг одоо агуу тамирчин яаж юм удаан тоглож байгаа гэдгийг мэдхийн тулд эсвэл араас нь ингэж хөдөлмөрч гарахын тулд яах ёстой гэдэг олон юм сурах хэрэгтэй болж байгаа. Гэхдээ эндээс зүгээр бидүүлээ зүгээр нэг жишээ болгоод авъя гэхэд хэрэглэе гэвэл зүгээр л ямар нэгэнд өөрийгөө зориулна гэдэг бол тууштай байдлыг. Тууштай байдал гэдэг нь зүгээр нэг ингээд тууштай байна гэсэн үг биш. Тэр нь өөрөөсөө цаанаас хичээл зүтгэлийг те цаг минутаа юм дасгал хөдөлгөөнийг те хоол ундан дээр 20 жил дайт барина гэдэг чинь бүр амар юм байхгүй. Эмэгтэйчүүд бол мэдж байгаа шүү дээ те хэдэн сар дайт барина гэдэг чинь өөр амар том асуудал те. Гэтэл 20 жилийн турш энийг өдөр шөнөгүй хэрэглэн гэдэг чинь өөрөө эн чинь бисүр төвчээлтэйгээр өөртөөгөө тэмцэлж байгаа маш том хэлбэрл гэж хэлэх гээд байна. Тэгэхээр юу гэвэл зүгээр хэдүүлээ LeBron James жишээ олгож ингэж ярьж байгаа нь юу гэвэл бидний амьдрал ч гэсэн өнөө сорилт те асуудлууд бидний махан биеийн уруу татлахууд сүнслэг уруу татлахууд энэ дундор туучин гарч эзнээ дагаж ингэж амьдрах ийм боломжийг гаргахад биднэрт өөрийн бас хувийн тасалжуулалттай сахилга баттай байдал байж ич ингэ тууштай дагаж явна гэсэн. Тэгэд энэ би баттайгаар хэлмээр байна те. Бурхан бол зүгээр ч нэг биднийг зовлон бэрхшээл мэдсэний дараа тэ нөгөө серотонин те дофамин ялардгаар бүтээгээгүй бах те. Хүний амьдрал угаасаа тийм юм байна. Тийм юмыг даван гарсан үед нь хүмүүс нэг аз жаргалыг мэдрүүлээгээд анханасаа бүтээхтэл яг ингээд чортой бүтээсэн юм шиг айгуу гоё. Амьдралыг амттай болгоод юм бүтээсэн юм шиг харагдаж байгаа. Бурхан яг л ингэж л бүтээсэн. Тийм учраас л бид нар өнөөдөр ингэж явж байгаа те. Зовлон бэрхшээл яваад аз жаргалыг мэдэрч. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Бидний хичээл зүтгэл ямар байхыг бид нар мэдэхгүй те. Бид нэр гэхдээ ямар замаар туулаад энд үснэ ч гэсэн бид нар эргээд санах юм бол бид нар эзэнтэй хамт байхын тулд ямар их төсөв төвчээрийг гаргасан бай. Эсвэл бол бид нар унсан уу, холдсон уу те. Аль замаар нь бид нар аль их халахсан бай. Гэхдээ цаашдаа бид нар эзний хүсэж байгаа зүйл бол энэ олон зовлон бэрхшээл асуудал ирэх юм бол та нар даваад гараасаа, надтай хамт даваад гараасаа л гэдгийг хүсэж байгаа. Хэрвээ унахыг бол бас мэдж байгаа бурхан. Яагаад гэвэл та нар сул дорой те. Тэгэхээр махан биетэй хүүхдүүдтэй гэдгийг мэдж байгаа. Тиймээс биднэрт гарах замыг зааж өгсөн шүү. Тэрийг битгий мартаарай гэж ахин сануулъя. Тэгээ хамтдаа залбирцгаая. Тэгээ Яаковын өгсөн энэ өгүүдийг саная. Тэгээд энэ дээр бид нар хоёр онцгой хэсэг бодонгоо залбирсан дээр байх. Нэгдүгээрт нь баян ядуу те хин нэгэн чуулган дотор боёо сайрхах, өөрөөрөө өнгөрөх тийм юм битгий байгаасаа. Энэ дотор equal буюу тэнцүү шүү дээ. Хүн болгон эрг тэнцүүгээр хандах дэлхий дээр байх цорын ганц юм нэг байгуулах гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол үнэхээр цорын ганц шудраг хандаж болох газар шүү. Тэ хинээс ичхгүйгээр орж ирээд тэ эзэн дотор мөргөл өргөө залбирах
боломжтой газар гэдгийг санах хэрэгтэй. Нөгөө тэгвэр сорилтын өмнө ирээд асуудал бэрхшээлийг даван гарах хүчийг бурхан өгдөг учраас түүн талархъя. Тэр ундаг бол бид нэр цаашлах хүчийг ч бас эзэн өгнө. Түүний өмнө гимшилтэйгээр очоорой гэж зөвлөх гээд байгаа. Тэгээ хамтаа залбирч байгаа. Хүчрхэг бурхан минь тань талархъя. Тэг өнөөдөр бид Яаков энэ бичсэн захидлаас таны бидэнд илгээсэн өгүүдийг судлаа, ойлголоо, уншлаа. Бас ухаарлын олон зүйлсүүдийг ухаарч авсан бахаа гэж бодож байна. Тэгээд бид нэр урагшлахад та тусалж өгөөрэй. Биднийг бас бидний мэдлэгт өнөөдөр Яаковын захидлаар дамжуулж нөгөө хоёр том ойлголтыг өгж байгаад баярлалаа. Тэгэхээр би энэ олж авсан мэдлэгээрээ цаашдаа үнэхээр зөв шийдвэр гаргаж амьдрахад та туслаарай хэмээн гуйж байна. Тэгээ бидний оюун бодлыг хийхэд хүч чадлыг өөрийнхөө ариун сүнсээр дамжуулж биднэрт үнэхээр маш хүчтэйгээр ажиллаж хэмээн гуйж байна. Бид нэг шудраг талд нь зогсомоор байна. Бид махан биеийн хүслүүдийг ялдаг баймаар байна. Эзэн бид сүнслэг тэр уруу датлахын эсрэг үгүйг нь чийж зогсож чаддаг болмоор байна. Тэгээ бидэнд таны өмнө тэр үнэхээр талархалтайгаар, аз жаргалтайгаар сорилтуудыг даван гардаг тийм хүмүүс болоход та бидэнд тусалж өгөөрэй хэмээн гуйж байна. Эзэн минь онцгой юм бас бид нар энэ чуулган гэдэг бол үнэхээр хүн болгоныг ижил тэнцүүгээр хүлээн авдаг тийм байгууллага, тийм хүмүүсийн нэгдэл байхад та туслаач хэмээн гуйж байна. Бидний хин нэг нь гадуурхагдахгүй байхад та бас туслаарай. Бид нар бас тэр зүйлийг анзаарч хараад ойлгох, мэдэх мэдрэмжүүдийг эзэм тийм сүнслэг бэлгүүдийг та бидэнд өгөөч хэмээн гуйж байгаа шүү эзэн минь. Тэгээд эзэмнээ өнөөдөр явсан бид нартай хамт ирээд мөргөл өргөж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бидний оюун бодол хийгээд зүрх сэтгэлийг та шинчилж урагшлах хүч чадлан болж өгөөрэй хэмээн гуйж байна. Бүх асуудлуудаа танд өргөлөө. Тэгээд Яаков номоор дамжуулан эзэн та биднэрт олон гоё зүйлүүдийг, сонирхолтой зүйлүүдийг, мэдмээр зүйлүүдийг заасаар байгаад баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн үнэхээр Яаков номоор дамжуулж та хэрэгтэй зүйлсүүдийг биднэрт заагаарай хэмээн гуйж байна. Тэгээд өнөөдрийг үгийн төлөө тань талархах. Тэгээд бид нэр оюун бодолтой тунгаан бодоод мэдлэг болгон аваад үүнийг хэрэгжүүлэхэд та бидэнд туслаарай. Есүс Христийн нэрээр бүх зүйлийг даатган залбирч байна. Амен. За